Хичээл 17. Хүүхдийн эрх зөрчигдвөл авах арга хэмжээ. Хүүхэд өөрийн нэр төр, хувийн амьдралын халдшгүй байдал, аюулгүй байдлаа хамгаалуулах бүрэн эрхтэй. Хүчирхийлэл, дарамт, бие махбод, сэтгэл санааны зовөр, тарчлаан, шаналгалт, доромжлолт, ялгуурлан гадуурхалт, мүлжлөгт өртөхгүй байх. Бүх хэлбэрийн бэлгийн дарамт, хүчирхийллээс ангид байх, хүний наймаа болон хөдөлмөрийн мүлжлөгт өртөхгүй байх, эцэг эх асраа хамгаалагч нь өөрийн асрамжинд байгаа хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Мөн эцэг эх асраа хамгаалагч, харгалзан дэмжигч, гэр бүлийн орчинд хүүхдийг эрүүл мэнд, оюун санаа, хүмүүжил, төлөвшөлтөнд сөргөөр нөлөөлөх бүх төрлийн хориотой хүүхдэд хортой агуулгаас хамгаалах хуулийн үүрэгтэй. Нэр төрд халдах. Хүүхдийн зургийг зөвшөөрөлгүй тараах, доромжлох, пост оруулах, нэр хоч өгөх, шоолох, цахим дээрлэхэлт, дахин доромжлох, сүрдүүлэх, бусдад хов жив тараах. Бэлгийн дарамт, садар самуун санал. Насанд хүрээгүй хүүхдээс хувийн зураг, бичлэг шаардах, цахим груминг хийх, зөвшөөрөлгүй зураг бичлэг тараах, хүүхдийн хувийн орон зай, нэр төрд нь халдах хамгийн том зөрчил. Санхүүгийн болон мэдээллийн залилан. Хүүхдийн нэр дээр цахим данс, тоглоомын ID ашиглан мөнгө салгах оролдлого. Хүүхэд хүчирхийлэлд өртөх үед эцэг эхийн дэмжлэггүй бол сэтгэл готрол, өөрийгөө гэмтэх эрсдлүүд бий болдог. Харин эцэг эх энэ үед шуурхай арга хэмжээ авч хүүхдээ буруутгах бус дэмжснээр сэтгэл зүйн хохирлыг 40%-аар бууруулдаг гэж үздэг байна. Тиймээс хүүхэд эрсдэлд орсон, эрхэн зөрчигдсөн тохиолдолд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээрэй. Хүүхдээ сонсох, дэмжих. Буруутгахгүй тайван сонсох. Хүүхдийн сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрөх. Нотлох баримт хадгалах. Скриншот хийж авах. Чат, зураг, линк зэргийг хадгалах. Сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх. Сэтгэл зүйч зөвлөгөө өгөх төвд хамруулах. Сургууль дээрх нийгмийн ажилтнтай хамтран ажиллах. Хууль эрх зүйн арга хэмжээ. Хүүхдийн эрхийн байгууллагад гомдол гаргах, шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагад хандах. Хүүхдийн тусламжийн 108 утас, цагдаагийн 102 утас, кибер гэмт хэргийн тасаг, e-kids цэгийн олон улсын IWF-тэй холбогдсон хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео мэдээлэх цонх зэрэгт яаралтай мэдээлэх хэрэгтэй. Эцэг эх асраа хамгаалагч та бүхэн хүүхдээ эрсдэлд өртсөн тохиолдолд дараах зөвлөмжийг дагаарай. Буруутгалгүйгээр тайван сонсож хүүхдэд итгэл төрүүлэх. Скриншот, чат, зураг, линк зэргийг нотлох баримт болгон хадгалах. Хүүхдийн тусламжийн 108, цагдаагийн 102 дугаарын утас, кибер гэмт хэргийн тасаг, e-kids цэгийн веб зэрэгт нэн даруй хандах. Хүүхдийнхээ мэдрэмжийг хүлээн зөвшөөрч мэрэгжлийн сэтгэл зүйчд хандах зэргээр сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх. Мөн дахин эрсдэлд өртөхөөс хамгаалж хүүхдтэйгээ тогтмол ярилцах, нууцлалын тохиргоог зөв ашиглах, гэр бүлийн цахим дүрм гаргах зэргээр урдчлан сэргийлээрэй.